Онгор сар улсын хэмжээнд 11 аймгийн 46 суманд галзуу өвчнөд 71 тохиолдол гараад байна. Өмнө гой Баян Онгор Баян уулгийн Говьалтай, Хөвсгөл Хинти зэрэг аймагуудад энэ өвчин гарч онцлогдоод байгаа юм байна. Галзуу өвчний гол одоогийн галзуу өвчин өөрөө байгалийн голомттой өвчин. Тийм учраас ялангуяа сүүлийн жилүүд бас галзуу өвчний эрсдэл манай улс орнд нэлээд ихтэй байгаа. Тийм учраас ялангуяа энэ говь хээр талын бүсүүдээр бол галзуу өвчний эрсдэл өндөр байна. Энэ юутай холбоотой гэвэл зэрлэг ан амтан ялангуяа өмнөг чон нэлээд одоо галзуурах явдал бол одоо тохиолдож байна. Үүнтэй холбоотойгоор одоо мал амтан одоо хүмүүнч хүртэл одоо хазах урах ийм тохиолдол бол нэмэгдэж байна л дээ. Харин боом өвчний тухайд одоогийн байдлаар дэгдэж тархсан тохиолдол гараагүй байгаа мэнэ. Галзуу боом зэрэг голомтот өвчний вакциныг энэхүү өвчний голомтот газар бэлчээрлдэг, мал тарьдаг бөгөөд вакцины захиалгыг өмнөх оны 1-р улиралд авдаг юм байна. За галзуу өвчнөөс орчин сэргийлэх арга хэмжээнд жилдээ 1 сая 200 сая 600 мянган мал тархиж байгаа. Энэ тарих захиалгыг бол аймаг орон нутаг тухайн нутагтаа урд өмнө гарч байсан галзуу өвчний голомт эрсдэл байна уу? Түүн дээр үндэслээд захиалгаа өгдөг. Тэрний дагуу нэг жилдээ тийм орчин мал. За боом өвчнөд тэмцэх арга хэмжээнд мөн адилхан тухайн боом өвчин гардаг голомттой нутгийн тэр мас үргийг энэ вакцин жуулах арга хэмжээ жилдээ 4-5 сая малыг боом өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтанд хамруулдаг. Энэ хоёр төрлийн вакцины төлбөртэй байдаг болов? Энэ малын удмас эрүүл мэндийн тухай хуулийн дагуу вакцины үнийг улсаас биокомпьютерийн өмчт үйлдвэрийн газраас шууд худалдан авч нийлүүлж байгаа. Орон нутгийн захиалгын дагуу. За үйлчилгээний хөлсийг өөрөөр хэлбэл мал тарьсан үйлчилгээний хөлсийг аймаг орон нутгийн төсөвт суугдаж өөрөөр хэлбэл аймаг орон нутгийн төсвөөс үйлчилгээний хөлсийг олгож байна. Боом галзуу зэрэг голомтот халдварт өвчний халдвар авч усгалд оруулсан малын нөхөн төлбөрийг усаас олгоно гэж хуулийн заасан байдаг боловч чухам хаанаас олгох нь тодорхойгүй байдгаас мачлаад нөхөн төлбөр олгодгүй байна. Иймээс энэ асуудлыг яаралтай шийдвэрлэх шаардлагатайгааг мэргэжлийнхэн хэлж байна. Одоогийн байдлаар бол шүлхийн өвчнөд тухайлбал энэ гоц салдвар шүлхийн өвчнөөр өвчлсөн тийм зориудаар устгасан энэ малын төлбөрийг бол усаас өгч байгаа. За уул нь бол тэр боом юм уу, галзуу юм уу? Энэ одоо тийм одоо идэгшгүй юм халдварт өвчнөр нэгэнтэй л одоо өвчилж орогдсон малын төлбөрийг бол бас одоо олгох ёстой л дээ.